нэг хүүхдүүдэд өглөө хөргөж өөх өдөр авах гэдэг нэг төгсрэлгээд аягүй их цаг ордог. Тэр нэг барилгын ажил ихээр яах аргагүй нэг амжихгүй автер хийд өгөөл эсвэл Монгол айлд харуулаад нэг өөрийнх нь мэрэгчлэрээ ажил олох хэрэгтэй байна. Гэхдээ ингээ юу part time ч юм уу фрилансераар ингээ ингэж ажиллах үедээ ажиллаад амар үедээ амардаг ажил. Тэгээ яг тийм ажлаа хайж агаад олсон. Олзон Ууганбаатар гэдэг хоёр хүүхэдтэй гэр бүлийн хамт Мельбурн хотод одоо 6 дахь жилдээ амьдарч байна. Тэгээд сая ковидоор буцаад 2 жилийн өмнө буцаж ирсэн байгаа. Тэгээд хурж ирээд бусдын адил нөгөө барилгын газар ажиллаж байгаад юу туягчийн коучинг програмд манай ихнэр суугаад тэгээд би хажуудлаас баян сонсоод ямар гоё юм бэ залуу би одоо нэг жоох юм заагаад өгөөч би тэгтээ ойлгохгүй тэгээд баян асуунгуудаа чи ямар хэцүү юм бэ гэл тэгээд ер нь хэлэх юм а хэлж өгөөл тэгээд тэгж жагаад туягчтай ихнэрээрээ дамжуулж уулз танилцаад тэгээд туягчийн програм суухаар болсон. Тэгээд туягчийн юу яагаад тэгээд юу ихнэрээрээ заалгал нэг портфолио бэлдээд тэгээд LinkedIn гэдэг ямар ч нэг юм юу байд юм бэ? Вебсайт байд юм. За тэн дээр ямар ч аккаунт нэгсэн юм байна. Мэргэжлийн ажлыг хайхын тулд тэгээ нэг жижигхэн CV нэг завгаар олж агаад эхнэрээрээ бүгдийг англиар бичүүлээд за тэгээд аплайд хийхсэн чинь ерөөс ямар ч газараас хариу өгөхгүй. Айгүй хэцүү. Тэгээд туягчийн эхний one нэг коучинг юун дээр битээр ярилцаа. За чи ерөнхийдөө портфолиого ийм их маягаар бэлдээ нэг вебсайт хийчих хэвээр байна. Тэгээд LinkedIn-ээр зургийг яд сольж тэгээд ингээд юу ажиллаж исэн газруудын түүхүүдийг бичих гээд тэгээд тэднийгээ бүгдийг эхний 2 week дээр тэднийгээ бүгдийг анслаад бүгдийг нь юу яагаад яг нь бэлэн болгож байгаад яг ажил аплайдахын тулд бүгдийг бэлэн болгож байгаад энэ эхний 2 эхний 3 газар аплайдаад тэгээд 3 дахь дээр аплайдахдаа за энэ газар та яг гоё миний яг ингэж юу фрилансер маягаар явах одоо би нэг 2 хүүхэдтэй амьдарч байгаа болохоор нэг хүүхдүүдэд өглөө хөргөж өөх өдөр авах гэдэг нэг төгсрэлгээд аягүй их цаг ордог. Тэр нэг барилгын ажил ихээр яах аргагүй нэг амжихгүй автер хийд өгөөл эсвэл Монгол айлд харуулаад цэцэрлэгт нь явуулаад тэгээ за ерөнхийдөө энэ өөрийнх нь мэрэгчлэрээ ажил олох хэрэгтэй байна. Гэхдээ ингээ юу part time ч юм уу фрилансераар ингэж ажиллах үедээ ажиллаад амар үедээ амардаг ажил хайх хэрэгтэй юм гээд тэгээ яг тийм ажлаа хайж агаад олсон. Нөгөө газар аплайдсан чинь нөгөө хүмүүстэйгээ шууд ингээд юу ажлын ярилцлаганд өргөдөд за одоо яана одоо ярьж чаддаг яадаг үлээ гэд бөө юм болоод за юу ч гэсэн очиж уулзъя гэд авцсан чинь нэг Сингапур Аз залуу байсан. Тэгээ Аз залуу ингээд айгу Аз болохоор ингээд намайг ойлгоод тэгээд чамайг ажилд авъя чиний ингээд хийж исэн зүйл ажиллаж исэн түүхүүчийн өстой яг болж ийн гэд тэгээд орсон. Тэгсэн чинь би яг орохоос за чамайг ингээд ажилд авъя за чи ингээд дараа нэгтгэхээс ингээд манай ингээд прожект болон орох боломжтой гэдэг юм уу за миний англи хэл яг энэ ажил болохоор нөө миний англи хэлийг тэнцгээр нь би англид нэг сайн биш ээ гэж хэлсэн чинь тэр нөгөө нэг намайг ажилд авах гэсэн Андрей гэж залуу чи энэ хүртэл ингээ яваад LinkedIn дээр ингээд портфолио үзгээ LinkedIn хаягтай тэгээ надтай ингэж уулзаад ингээ яриа бижиж ийм зүйл ярих бол үнэхээр тийм юу асуудал биш ээ шоуата ингээ чиний англид угаасаа ингээ хангалттай байна. Гэтэ чиний энэ нөгөө мэрэгжилтэн чи байнга ярихгүй ингээ байнга хүмүүст ингээ урд гарч ингээ жилтгэл тавихгүй болохоор ерөнхийдөө ста хангалттай гэдэг. Тэгээ full time-аар энэ газар өөрийнхөө 7 хоногийн schedule-ыг 14 хоногийн өмнө харж агаад юу inspection хийх одоо real estate house гэхгүй real estate-ийн бүх газруудынхаа юу booking time-а bookж агаад тухтай нарахгүй нэг юу building manager-ийн дагуулад хүссэн газартаа яваад та яг гоё өөрийнхөө хүссэн ажилдаа орсон байгаа өмнөх 7 хоногт. Amazing. Тоягч маш их баярлалаа. Тэгээд тоягч ингэж зааж портфолиог ингэж бэлдээ LinkedIn инхгүй бол тэр ажил тэнцээж өгөөч үү те. Маш их баярлалаа. No, it's amazing. Seriously. Seriously. Баярлалаа Угна. За Угнагийн маань Instagram за би одоо ингэж хамрыг нэг айгуу сурталчдаг гэж байгаа гэлөө. Угнагийн маань Instagram нь яг энэ нөгөө нэг юуных нь нэртэй адилхан Оцэг Угна гэсэн байгаа. Одоо нөгөө нэг
professional identity гэдэг юмыг consistent болгоод хэлсэн биз дээ. So this is really good, right? Угнагийн Instagram-ыг та нар дагаарай. Угаасаа яг нөгөө нэг өөрийнх нь creative portfolio-дынх нь юмнууд нь яг тэр Instagram дээрээс нь ингээд харагдчихдаг байхгүй юу? За энэ яагаад аягүй чухал вэ гэхлээр та нар маань одоо маркетинг салбарт ажиллаж байгаа, инженеринг салбарт ажиллаж байгаа. Ингээд аягүй тийм нийт салбаруудад ингээд ажиллаж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тийм болохоор та нар тэр болгонд орд ороо за би яаж портфолио гэдэг юмыг өөрийнхөө мэрэгжлийн хүрээлэлд яаж үүсгэх вэ гэдгийг аягүй сайн бодож явах хэрэгтэй. Угнаа шиг эсвэл нөгөө нэг маркетингийн салбарт одоо хүчээ үүсгэж байгаа шавнар маань бол Instagram, YouTube гэсэн одоо ийм сошиал сувгууд аягүй хэрэгтэй байгаа байхгүй ялангуяа Instagram. Тийм үү, энэ болохоор ерөөсөө угсаа дэлхийн нийтэд хэрэгжилж байгаа энэ платформуд байж байна. Тэр Instagram платформ чинь хэрвээ хувийн платформ уу хэрэгмэг байх юм бол бизнесийн платформ гаргаад тэгээд тэрэндээ ингээд аажмаар жоох ингээд юу хийж явах хэрэгтэй байхгүй юу? Одоо ингээд портфолио ингээд үүсгэж явж байхдаа хүнд харагдуулахаар. За тэнгуү чинь уунаг яасан ажлын ярьцлууд урлаа. Уунаг хамгийн гол нь үзүүлэлттэй шүү дээ. Би амар тэмцвэртэй хэлж чадахгүй гэж өөрөө бодож байгаа боловч за энэ миний видеонууд шүү. Эднийг би хийсэн шүү. Тэгэнгүүтээ би гэсэн ах угнаа туягч би ажилд орчлоо шүү гэнгээд нь яасан чамайг чи хаавар яваад исэн дураагүй гэж энэ үгээд тэгсэн гэж шууд construction гэд юу игээд яваад исэн гэж үнэхээр асууж ийн гэж байгаа байхгүй нөгөө хүмүүс нь гайхаж байгаа шүү дээ. Яагаад гайхаж байна гэхлээр чинь хараа ийм гоё чадвар чи яагаад надаас нуугаад исэн бэ гэд нөр хөтөлбөрийн зах зээлчид хэлдэг байхгүй юу? Why чи яагаад хаана нуугдаад исэн бэ? Та нарыг бүгдээр ингэ чинь тэгнэ. Уунаа баяр хүргэе. So good. Тэгээд юу ясаа яг нөгөө хүмүүсийн яг тэр намайг ажилд авах байгаа хүмүүсийн яг гол анхаарал татсан зүйл нь би нөгөө портфолиогоо нэг жижигхэн юу бүгдийг нь оруулаад нэг вебсайт бүгдийг нь оруулаад тэгээд линктийгээ оронгот яг чи энийг хийсэн үү би яаж идэх үү гэдэг юм гот нь би нөгөө доотлын description-д нь нөгөө одоо дуутан ч юм уу том нөгөө компаниудын доор нь нөгөө директор ч юм уу нөгөө видеографер, cinematographer гэн гутаа өөрийнхөө нөгөө Instagram-ыг таглуулсан байсан амар яг энэ дэмжлэг болж гисэн. Чиний хийсэн юм те. Би одоо чирийг одоо өөрөө бичиж чадахгүй. Тэр нөгөө хүмүүс ингээ яг хийснээр нь яг ингээд рилээр ин бичиж өгж байгаа болохоор амар дэмжлэг болсон. Тэгээд эхний нэг би нэг 20 хэдэн бичлэгтээ орсон хийсэн. Тэгээд нөгөө юуны ингээ төрлөөр нь ингээ музик видео, commercial видео гээд орсон чинь яг 20 видеоноос яг 5 ангилсан байсан. Яг 5-5-аас нэг өтгөө яг эхний 5 дээр нь 5 нь яг миний нэр байж тараад бүгдэн дээр нь тэрнээс доош нь болохоор яг нэг одоо багаараа хийсэн ч юм уу те студиэрээ хийсэн одоо team студигээ бичсэн зарим дээр нь болохоор миний нэр байгаа. Яг нөгөө нэг ихлэ яг толгойлж хийсэн таваа дээр нь тавьсан байсан чинь бүгдэн дээр нь миний нөгөө нэг Instagram, Facebook ингээд таглагдсан байсан болохоор амар шууд юу болоод спортлоод exactly манай гээл шууд орсон. And наад чинь надад бас айгүй ухаалаг байгаа байхгүй юу? Хоёлаа ярьжсэн шүү дээ портфолио яаж үүсгэх вэ? Угаасаа ялангуяа чам шиг ийм creative industry байгаа хүмүүсийг show me what you've done гэдэг байхгүй юу? Show me. Чи яг юу хийснээ надад харуулад баг. Яг тэгж штэ. Чи хийсэн юм уу? Найз нь хийсэн гэхээ би яаж итгэх вэ? Яг тэгэхээр зарим хүмүүс яг үнэхээр сайн ярьдаг хүмүүс заяа одоо ялангуяа унган англи хэлтэй нэг тийм жоохон extroverted хүмүүс үнэхээр бла 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 гэж хаад ажилд орчих гээд байдаг. Тэрийг яг нөгөө нэг ажил авч авч байгаа хүний хувьд одоо ажил олгогчийн хүний хувьд тэрийг шүүж тэрийг мөн байна уу үгүй байна уу гэдгийг шийдэхэд аюу амаргүй байдаг байхгүй юу? I'm so happy. Seriously. Ийм сайхан залуу construction ажиллахад би баг ингэ шөн oh my god угнаа. Construction ажиллаж байгаа гэж хоёрч хэлсэн чи юу вэ угнаа минь 18 дугаар 100 биш дээ энэ чи. Ямар 100 бэлээ. Гэж ихтэй хэлсэн чи. Тийштэй гэл. Надад илүү баг манай гэр бүлийн айгу happy байгаа. Yeah. Нэг хүүхдүүд хүртэл ингээ орой тупаваа. Тэгээд манай охин ч гэсэн аваа та төмөрдөө магаш явах уу гэдэг юм уу. Үгүй аав нь өөр ажилд орсон гот нээ гэл байлаа. Манай 3 настай охин бөө бай. That is so cute. Тийм болохоор та нар маань ч гэсэн угнаагийнхаа түүхээс inspiration аваад та нарын маань ардталт нөхрүүд чинь байгаа штэ. Хүн болгоны чинь ард нөхрүүд байгаа. Та нарын магистрийн төлбөрийг хийсэн тэр төмөр дээр ажиллаж
хийсэн зөндөө олон мундаг монгол залуучууд байгаа. Тэр залуучууд маань бүгдээрээ мундаг мэрэгчлээ, бүгдээрээ мундаг залуучууд байгаа. Би та нарт нөгөө нэг one on one session хийж байхдаа нөхрийн чинь талаар байнга асууж исэн. Тэ ямар мэрэгчлээ хүн бэ гэдгийг чинь байнга асууж исэн. Тэрний шалтгаан бол ерөөсөө л би бас нэг тийм боломж олох гэдэг нь шүү дээ. За бас нэлээд боломжтой хүн байх юм бол тэ англи хэлж чадахгүй гэдэг шалтгаанаар манай залуучууд суугаад идэг байхгүй юу? Тэнгүүд угнаа болохоор би юу гэж хэлчихсэн бэ гэхээр аль нотлоо ингээд анх уулзч байхдаа за чи ямар нэгэн байдлаар англиар яриад байна. Тэгсэн чинь угнаа чи англи хэл чинь ямар хурдан сайжирсан гэлээ. Чи нэг монголчуудтай ажилладаг байсан төмрийн байгууллагаасаа гараад австралчуудтай ажиллаж байсан төмрийн байгууллагын талаар ярихгүй юу? Аха. Тий. Юу вэ? Эхлээд шууд Монголоос дөнгөж ирсэн. Би урд нь болохоор өөр ажил хийж байгаад Монгол очиод мэрэгчлэр ажиллаад буцаад ирсэн чинь ер нь хамгийн боломжтой өндөр цалинтай ажил гэсэн чинь яг энэ construction ажил. За орё гээд нэг таньдаг найз дээрээ ороод тэгээд таньдаг найз дээрээ ороод нэг 5 6 сар явж байгаад гадаад компани руу ажил манай компани ажил багтаа очоод гадаад компани руу шеэрлж гардаг. Тэгээд шеэрлж гарч ангууд нөгөө би яг нэг жоохон ийм ажил хийхдээ жоохон хөвгөлтэй байхгүй юу? Тэр нөгөө энэ озын нэрт жоохон хөвгөлтэй маас задраал. Тэгээд нэг 2 3 сар явсан чинь нөгөө компанийн босс нь чи ингээ манад ажилд орох уу? Чам ингээ фул таймаар ажилд авъя гэдэг. Би ингээ фул таймаар ажиллах хэрэггүй, парт таймаар ажиллаж болно гэсэн чинь окей авъя гэд. Тэгүн гол шууд намайг юугаа нэг 14 хоног тренинг юугаар ажилуулан готлаа. Кэшүүдээр ажилуулан готлаа. 14 хоногийн дараа шууд фул тайм болгочихтэй. Тэгээ би одоо фул тайм биш тий. Би одоо ингээ өөрөө студент визатай болохгүй гэсэн чинь окей. Би цаанаасаа ямар шалгалт малгалт байхгүй гэж хэлээ. Ямар ч асуудалгүй чамайг фул таймаар ачуулдгаар ингээд. Тэгээ яг нэг жилийнхээ ойн дээр гарсан. Тэгээ фул тайм сайн ингээд ажилласаа гарлаа гэдэг юм бол за би чамайг юу яач гинт нөгөө ажлын сомтголд орсон ингээ халчи. Тэгвэл чи цаанаас нэг инколинкээс татвараас цаанаас нэг юуны гинт халдагдсны мөнгө гээд авна. Дээрээс нь юуны мөнгө анализ гээд бас мөнгө авна гээд. Тэгээ би баг 10 гаруй мянга тэр компаниас авч гарсан. Тэгээ юу юм чи ажилласаа гарахгүй бас мөнгө авд юм байна штэ гэх. Тэгээ нэг жил ажиллаад дандаа эндхийн нөгөө нэг шар хүмүүстэй ажиллаад тэгээд хэл маань бүр ингээ энгийн ярианы хэл маань амар сайжирсан. Бүр ингээ байнга ойлготой ингээд энгийн нөгөө жок яриануудыг хүртэл амар сайн ойлголцдог. Тэгээд янз бүрийн ингээ дуудлагатай аялахтаа хэцүү байдаг шүү дээ эндхийн хүмүүс чинь. Тэднийг бүр амар сайн ойлгодог. Тэгээд манай ихнэр хүртэл ингээ хаяа интент копи шоуч юм хоолны газар хүмүүсээ юу ч юу би бүр бүгдийг нь ойлгоцтой. Тэгээд ингээд одоо яг жил 2 сарынхаа ойн дээрээ яг эрснээс жил 2 сарынхаа ойн дээрээ яг ингээд үнсэн ажилд ороод very happy л байна та яг чи. Amazing. Тэгэхээр хартаа та нар минь анзаарч байгаа яагаад би угнагийн түүхийг яриулаад байна гэхэлэр энэ бол ерөөсөө миний өгсөн direction гэдэг юмыг seriously авсан байгаа байхгүй юу? Би тэр чинь налвшээ нодлонгийн ихээр бараг ингээд уулзаад ингээд яриад тий нөгөө нэг ихнэр нь болохоор миний нөхрөл ажилд орж ивэл уг нь бол хамгийн мундаг хүн нь манай миний нөхрөө аваа гэдэг нөгөө Жулия гэдэг ихнэр маань менти маань бүр ингээд амар хөөрхөн ингээд нөхрөө ингээд оруулах юмсан гэдээсэн. Тэр үед нь би яг нөгөө нэг юуник маань коучинг энэ төр дахиж нөгөө нэг career coaching-д эсэл энэ төр авахгүй байсан болохоор би тэр нэг ахтар яг тэрний талаар ярилцахгүй яваад байсан. Гэхдээ би нөгөө нэг англи хэл гэдэг нь challenge байна гэдгийг хараад исэн болохоор за чи ямар ч байсан англи хэлээр дэвшлээд яг л програм маань англиар явагдана. Дээрээс нь чи ажлын ажлууд дээр англиар орно гэд тэ энэ яаж яана гэхээр энэ чинь нэг жилийн хугацаанд энэ хүн чинь бас ингээд тэ өөрийнхөө англи хэлийг дайшруулах байдал дээр ингээд анзаараад ингээд ажиллаад үр дүнг нь үзчихэж байгаа байхгүй юу. So that's a massive progress. Okay. За хоёрдугаарт нь ажил дээр хөгжилтэй байна. Хүнтэй ингэж гоё ажилд сурна. Тэг гэдэг чинь юу харуулдаг вэ? Networking чадварыг харуулдаг шүү дээ. Манай монголчууд яадаг вэ гэхээр монгол хүнтэйгээ бүр ингэ наалтчдаг. Тэг бүр ингэ наалц бүр ингэ айцтай юм шиг нэг ингэ австрал хүмүүс бариад ичж байгаа юм шиг бүр ингэ тэ. Тэгэл ерөөсө ганц австрал хүнтэй ярих уу гингүүтнээ за чи ярьчих гээд тэр бол байдал бол ерөөсө яг анзаарагдаад байдаг байхгүй надад тэ. And your amazing journeys and I'll be waiting for your YouTube channel please. Okay. Өгсөн гэрийн даалгаврууд чинь бичсэн байлээ шүү. Тэрийг хараад So that's really good. Ихнэр нь тэгж байгаа байхгүй юу? 5 сараар надтай ирж залгочоод вау то яг чи манай нөхөр бүр сонголт чинийхэн дэргээ бичсэн байлээ шүү дээ. Компьютер дээр амар томор сонголт чинийхэн дэргээ бичсэн байх гэсэн байгаа байхгүй юу? That was so cute. So this is
you know, taking what I'm teaching really seriously, like that's important because I'm teaching you guys what works, right?